За тэгээд түрүүчийн бүтэн сойдор би нэг өвчний тухай ярьсан те юу лээ? Яадаг синдром билээ? Зуны синдром. Та нарыг зуны синдром тусаарай гэсэн билүү яагаар гэлээ? Бити тусаарай гэсэн те. За зуны синдром би тусахгүй гэд хэлээч. За түрүүчийн 7 ногт байгаагүй хүмүүс энд байж байгаа. Зуны синдромын тухай сонсоогүй хүмүүс байж магадгүй. За зуны синдром гэж би юу хэлээд байна гэхээр зун болохоор хүмүүс налаагаад жоохон залхуураад цуглаандаа ирэх нь багасаад зугаа цэнгэл хөөцөлтөд салхинд гараад найз нөхдөдтэйгөө наригд цэнгээд явдаг. За энэ бол тодорхой хэмжээгээр байж болох үзэгдэл, байж болох зүйл, байх ёстой зүйл, харин хэмжээндээ байх ёстой. Харин зуны цагийг далиндуулаад за би ингээд лагер явчих, ингээд би салхинд гарчээ. Тэгээд би заах нэг удаа явахгүй гэсээр байгаад цуглаанаас зуны цагт хөндөрөөд намар болоход бүр дүжирцсэн байдаг. Тэгээд намар болохоор нөгөө хүн цуглаандаа за би юм удаа яваагүй юм чи яах вэ гэд бүр болдог. Тэгээд нөгөө хүн тасраад алга болдог. Тийм учраас та нарыг өвчнөө дамжрахаас өмнө синдром шинж тэмдэг бити аваарай гэж би хүсэж байгаа. Тийм учраас зуны синдром гэдэг өвчин бити тусаарай. Та нарын сүнслэг амьдрал маш хортой шүү. Тийм учраас хүмүүс та нарыг салхинд гараад зугаалгаар явъя гэвэл би бүтэн сойдор эргээд ирсэн байх хэрэгтэй гэдэг шийдвэрийг өөрийнхөө байр суурийг хэлээрэй гэж би зоригжуулж байгаа шүү. Та зоригтой хэлээрэй. Би бүтэн сойдор эргээд ирсэн байх хэрэгтэй. Тэ бүтэн сойдор явна гэвэл тэгвэл би бүтэн сойдоос өмнө эргэж ирнэ гэж маш сайн зоригтой өөрийнхөө байр суурийг хэлээрэй. Тэгж хэл сураарай. Энэ бол өөрийнхөө байр суурийг хэл сурах ёстой нэг хичээл байгаа. Тань дээр олон зүйлээр танаас иймэрхүү асуудал тань дээр тулгарна. Яг энэ зүйлээр та өөрийнхөө байр суурийг илэрхийлж чадаж сурах юм бол өөр юм дээр ч гэсэн та чадна гэсэн үг. За тэгээд зуны синдром бити тусаарай. За би сая нэг 10 хоногийн өмнө Тайланд яваад ирсэн. Тэгээд тэр тухай та нартай хэлжсэн. Тэр маань болохоор дэлхийн 120 орны 3000 гаруй пастор өдөртөгчдийн цугласан маш том хэмжээний чуулга уулзалт байсан. Энийн гол урилга нь болохоор эрүүл өдөртөгч, эрүүл чуулган, эрүүл нийгэм гэсэн нэртэй. Хэрвээ чуулганы өдөртөгч эрүүл байх юм бол чуулган эрүүл байна. Чуулган өнөөдөр эрүүл байж чадах юм бол тэндээс нийгэм эрүүл болно гэсэн санаатай. Энэ бол ерөөсөө яг байдаг зарчим. Тэгээ үүнийг би цааш нь юу гэж та бүхэндээ хүргэмээр байна гэхээр энэ бүхний эхлэл нь эрүүл дагалдагчаас эхэлнэ. Хэрвээ Есүс Христийг дагдаг, өөрийгөө Есүсийн дагалдагч гэж байгаа хүн хэрвээ итгэл амьдралаараа эрүүл байж чадах юм бол тэр чуулган эрүүл байна. Тэгээд бидний бас онцолж байгаа нэг зүйл маань болохоор дагалдагч бэлтгэх байгаа тийм. Бид нар эзний өмнө бид нар бүгдээрээ дагалдагч байна. Бас бие бинийгээ дагалдуулна, бие биендээ халамж анхаарал тавина гэдэг зорилт тэр ажил маань ерөөсөө хаягдаагүй, хаяхгүй, хизээж хаяхгүй зүйл. Тийм учраас өнөөдрийн миний номлын сэдэв маань болохоор эрүүл дагалдагч гэдэг нэртэй. Эрүүл дагалдагч. Тэр эрүүл дагалдагч гэж хэнийг хэлэх юм бэ? Эрүүл дагалдагч ямар шин чанартай байдаг вэ гэдгийн тухай сөмөр өнөөдөр хэд хэдэн зүйлийг харъя. Тэгээ та бүхнийг эрүүл дагалдагч гэдгийн тухай их сайн бодоосоо, залбираасаа, бас өөрийнхөө амьдрал дээр тунгаагаасаа гэж би хүсэж байна. За тэгвэл эрүүл дагалдагч хүнд ямар шин чанар байдаг вэ гэвэл нэгдүгээрт нь эрүүл дагалдагч хүн Есүс Христтэй гүн гүнзгий ойр дотн харилцаатай байна. Би юу гэж хэлв? Эрүүл дагалдагч хүн хамгийн түрүүнд Есүс Христтэй гүн гүнзгий ойр дотн харилцаатай байна. Хэрвээ дагалдагч гэж байгаа хүнд Есүс Христтэй ойр дотн харилцаа байхгүй бол тэр хүн эрүүл байх тухай бодох ямар ч үндэслэл байхгүй, боломж байхгүй. Түрүүчийн бүтэн сойдор би юу гэд номлосон бэлээ? Номлын сэдэв утга нь юу байлаа?
Бид бол юу вэ? Бид бол мөчр. Есүс Христ бол усан үзмийн жинхэнэ мод. Бурхан эцэг бидний тариалагч гэсэн. Мөчр модондоо байж ээж жимс ургуулдагтай адилхан хэрвээ Есүс Христийн дагалдагч гэж өөрийг нэрлж байгаа хүн бол мөчр буюу мөчр нь модтойгоо холбоотой байхгүй бол тэр хүн тэр мөчр жимс ургуулж чадахгүйтай яг адилхан хэрвээ бид нар Есүс Христтэй гүн гүнзгий ойр дотн харилцаатай байж чадахгүй бол эрүүл байж чадахгүй гэсэн. Эрүүл дагалдагч байж чадахгүй. Нэг бол өвчтөе дагалдагч байна, нэг бол их л өхмөл, өрөвдөлтөй хөөрхийлөлтөй дагалдагч байна. Тэгэхээр эрүүл дагалдагчийн хамгийн үндсэн шин чанар, хамгийн нэгдэгч, хамгийн нэн тэргүүний шин чанар юу вэ гэвэл Есүс Христтэй ойр дотн гүн гүнзгий харилцаа. Түрүүчийн бүтсээр үнсэн хэсгээ дахиад уншъя. Иохны 15. Бүгдээрээ шинэ гэрээ гаргаад Иохны 15. Иохны 15-ын 4-өөс уншъя. Миний дотор байхтун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчр өөрөөсөө жимс ургуулж чадахгүй адил та нар миний дотор байхгүй бол тийм байх болно. Дахиад хамтдаа уншъя. 1 2 3 Миний дотор байхтун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчр өөрөөсөө жимс ургуулж чадахгүй адил та нар миний дотор байхгүй бол тийм байх болно. Эрүүл дагалдагч гэдэг нь эрүүл мөчр байна гэсэн үг. Эрүүл мөчр байхын тулд яана гэсэн үг? Модтойгоо холбоотой байна гэсэн үг. Модондоо суулгагдсан байна. Модтойгоо байнга харилцаатай байна гэсэн үг. Тэр модноосоо бид нэр шим тижээлээ авах ёстой. Тэгжээж тэр модноос жимс гарна. Тэгвэл хамгийн түрүүнд эрүүл дагалдагч та хэрвээ байе гэвэл та эрүүл мөчр байгаарай. Мөчр дангаараа хизээч өөрөөсөө жимс сургуулж чадахгүй. Мөчр заавал модтойгоо холбоотой байж ээж жимс гаргана. Тийм учраас хэрвээ та эрүүл дагалдагч бай гэвэл сүнсээрээ, сэтгэлээрээ, бие махбодороо бүх талаараа эрүүл дагалдагч байхыг хүсчээвэл хамгийн нэгдүгээрт Есүс Христтэй ойр дотн гүн гүнзгий харилцаатай бай. Үүнийг яаж хийх вэ? Библийн сургуульд явж хийх үү? Эсвэл мундаг пастор дээр очиод залбируулах уу? Эсвэл нэг тийм сүнслэг том цуглаан конференцэд очиод тэгжээж Есүстэй ойр дотн харилцаатай болох уу? Үгүй. Энэ бол өдөр тутмын маш энгийн Есүстэй харилцах залбирал, эзний үгийг унших, эзэнтэй цаг өнгөрүүлэх л байна. Маш энгийн, тэгтээ маш суур. Энгийн бөгөөд суур зүйл байна. Хэрвээ бид нар Есүстэй ойр дотн сэтгэлээс харилцаж байгаадаа яг тийм ойр дотн заавал би таныг урт хэдэн цагаар эзэнтэй залбирах тухай би яриад байгаа юм биш. Өдрийн туршид та сэтгэлээрээ, сүнсээрээ эзэнтэй харилцаатай холбоотой, залбирлаараа эзэнтэй холбоотой, эзний үгийг уншаад, эзний үгээр амьсгалдаг байхын тухайд ярьж. Маш энгийн гэхдээ суур. Энэ суур зүйлийг хийхгүй бол бид нар мундаг пастор дээр хэдэн удаа очиж залбируулад, том конференцэд хэдэн удаа суугаад, хэдэн удаа сүнслэг сэргээж тариулаад Есүстэй ойр дотн харилцаатай байхгүй. Өдөр тутам маш энгийн гэхдээ маш суур тэр харилцаагаа бид нар үргэлжлүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт нь эрүүл дагалдагчийн хоёр дахь шин чанар юу вэ гэвэл Бурхны үгэнд
амьдралаа суйлуулсан байна. Би юу гэж хэлв? Бурхны үгэнд амьдралаа суйлуулсан дагалдагч бол эрүүл дагалдагч байна. Матай номын 7 дугаар бүлгийг харъя эзэмөр. Матай 7. За энэ тухай би урд нь номлож исэн, та нар олон ч удаа сонсч исэн зүйл байгаа. Матай 24-өөс 7-гийн 24-өөс. Тиймид эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч хүн бүр хадан дээр байшингаа барьсан ухаалаг эртээ зүйрлэгдэнэ. Бороо асгаж үер буун салхи салхилж байшин нүдсэн боловч нурсангүй. Учир нь байшин хадан дээр суурлагдсан байва. Эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу ис үлддэг нь элсэн дээр байшингаа барьсан мунхаг эртээ зүйрлэгдэнэ. Бороо асгаж үер буун салхи салхилж байшин нүдсэнд тэр нь нурваа. Эвдрэл нь асар их байлаа гэв. За энэ би түрүү энэ хэсгээс номлож байхдаа хэлжсэн. Хүмүүс нөгөө хадан дээр байшингаа барих, элсэн дээр байшингаа барихын зүйрлэлтэйгээ ер нь үлддэг. Харин харамсалтай нь гол юмаа барьж авахгүй зүгээр зураглалтайгаа үлдчихдэг. Хадан дээр байшин барих нь ухаалаг зүйл шүү. Элсэн дээр харин байшингаа барих нь мунхаг хэрэгэ гэдэг энгийн ойлголттойгоо үлддэг. Харин тэрний цаад гол утгыг нь яг сайн барихгүйгээр өнгөрчдөг. Тэр нь юу вэ гэхээр хадан дээр байшингаа бариад байгаа ухаалаг ирийн тэр хүнийг юу ухаалаг болгоод байгаа вэ? Бурхны үгийг сонсоод үйлдэх нь тийм болгоод байгаа. Бурхны үгийг зүгээр сонссон нь ухаалагтай биш. Бурхны үгийг маш ихээр мэддэхтэй ухаалагтай биш байна. Харин Бурхны үгийг сонсоод хэрэгжүүлж байгаа нь 24 дээр байгаа. Иймид эдгээр үгсийг минь сонсоод хамтдаа уншия. Үүний дагуу үйлдэгч бүр гэж байна. Тэр үгийг сонсчоод үйлдэж байгаа нь тэр хүнийг ухаадаг болгож байгаа. Харин зүгээр сонсчоод үйлдэл хийхгүй байгаа бол тэр хүн хадан дээр биш, элсэн дээр байшин барьж байгаа мунхаг хүн болж байгаа. Эрүүл дагалдагчийн хоёр дахь шин чанар нь тэгвэл Бурхны үг байгаа. Үг байхдаа тэр үгийг бүр үйлддэг байх тухай ярьж байгаа. Зүгээр сонсдог биш, зүгээр мэддэг биш. Харин тэр үгийг хэрэгжүүлдэг, үйлддэг байх нь тэр хүнийг эрүүл байлгаж байгаа. Эрүүл дагалдагчийн хоёр дахь шин чанар нь тэгвэл Бурхны үгийг хэрэгжүүлдэг байх нь. Би нэгэн зүйлийг хэлье. Та маш анхааралтай сонссороо. Үнэн хүний амьдралыг өөрчлөхгүй. Харин үннийг хэрэгжүүлвэл амьдрал өөрчлөгдөнө. Дахиад би хэлье. Үнэн амьдралыг өөрчлөхгүй. Харин үннийг хэрэгжүүлвэл амьдрал өөрчлөгдөнө. Үннийг та мэддэг байж болно. Тэ? Гараа угаах нь сайн гэдэг мэдлэг танд байж болно. Би гараа угаавал миний гар цэвэрхэн болно гэдэг ойлголттой мөртлөө хийхгүй бол ямар вэ? Ач тус байхгүй. Би усанд орвол цэвэрхэн болно гэдэг ойлголттой боловч түүнийг хэрэгжүүлэхгүй бол та усанд орохын ач тусыг зүгээр толгоогоор мэдээд амьдралаараа хэрэгжүүлэхгүй байгаа нь ямар ч ач тус өгөхгүй. Харин тэгвэл тэр толгоонд авсан мэдлэгийг амьдралдаа хэрэгжүүлж ижил та ач тусыг амсна. Яг тэрнтэй адилхан үннийг та сонссон байж болно. Үннийг та мэддэг байж болно. Есүс Христ бол үнэн, Есүс бол цорын ганц эзэн. Есүс цорын ганц бурхан гэдгийг та мэддэг байж болно. Харин тэр үннийг та амьдралдаа хэрэгжүүлэхгүй юм бол тэр мэдлэг, тэр зүгээр л дата заа юу. Тэр зүгээр л мэдээлэл таны амьдралыг өөрчлөх үү?
Өөрчлөхгүй. Тийм учраас өнөөдөр Есүсийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс зөндөө олон. Харин Есүсийн үгээр амьдрдаг нь жинхэнэ ач тусыг намсдаг. Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг хүн зөндөө олон. Харин Бурханы үгээр амьдрдаг нь Бурханы ивэл нэгүслийг амьдрал дээр жинхэнэ амсдаг. Яг түүнтэй адилхан үннийг бид нар мэдээд бидний амьдрал өөрчлөгдөхгүй. Та Библийг мэдээд зүгээр л толгойн мэдлэг хэрвээ байгаа бол таны амьдрал өөрчлөгдөхгүй. Уг нь өөрчлөлтийн эхний шатыг хийж байгаа зөв, сайн. Гэхдээ хоёр дахь алхам хийгдэх ёстой. Тэр хоёр дахь алхам юу вэ гэвэл хэрэгжүүлэх, үйлдэх, дагах байгаа. Тийм учраас үннийг зөвхөн мэдэх нь хангалттай биш. Харин үннийг үйлдэх нь таны амьдралыг өөрчилнө. Би дасгал хийвэл би эрүүлж нэ, дасгал хийвэл би жингээ хаснаа гэдэг мэдлэгтэй байгаад хэврээ хэрэгжүүлэхгүй бол танд ямар ач тус вэ? Би эрүүл хоол идэх юм бол миний би эрүүл байна гэдэг мэдлэгтэй байгаад харин эрүүл хоол идэхгүй эрүүл бус хоол идээдэвэл таны биеинд ямар нөлөө гарах вэ? Тэр мэдлэг чинь таны биеинд очих уу? Очихгүй. Тэгвэл эрүүл хоолыг бүр сонгох хэрэгтэй болно. Та өөрөө бүр эрүүл бусыг хаяад энийг идэхгүй гэд эрүүлийн сонгоод идэгтэй адилхан та амьдрал дээр эзний үгийг энэ эзний үгийн дагуу биш байна. Энэ биш байна. Харин энэ мөн байна гэд сонгоод үйлдээд хийх ёстой. Тэгжээж үнэн таны амьдралыг өөрчилнө. 2 дугаар Иохны 8-ыг уншъя. Хойш нь эргүүлээд нэлээд хойшоогоо байгаа. 2 дугаар Иохан ганцхан бүлэгтэй ном загтал байгаа. 2 дугаар Иохны 8 дугаар ишлэл. Есдүгээр ишлэлээр хитэрч Христийн сургаал дор байдаггүй хиндэж бурхан байхгүй. Харин сургаал дор байгчдад эцэгч хүүч байна. Дахиад уншъя. Хитэрч буюу төөрж яваад бүр хитрээд халтраад гадуур бүр хитэрч яваад Христийн сургаал дор байдаггүй хиндэж бурхан үнэндээ байхгүй. Харин сургаал дор байгчдад буюу сургаалыг хэрэгжүүлдэг, сургаалаар амьдрдаг хүнд хэн байна уу? Эцэгч байгаа, хүүч байгаа. Тэгвэл би Бурхны үгээр амьдрахгүй бол надад Бурхан байхгүй байна гэсэн үг. Харин эзний үгийн дор амьдрдаг, эзний үгийг хэрэгжүүлдэгт нь хэн байна уу? Бурхан тэр үнтэй байгаа, Бурхны хүү байна гэж. Эрүүл дагалагчийн 1-р шинж юу вэ? Есүс Христтэй гүн гүнзгий ойр дотн харилцаатай. 2 дахь шинж нь Бурхны үгэнд амьдрал нь суйрлагдсан байна. Нэг ёсондоо Бурхны үгээр амьдрдаг, Бурхны үгийг хэрэгжүүлдэг нэгэн эрүүл дагалагч байна. 3 дугаар шинж нь эрүүл дагалагчийн 3 дахь шинж нь өвчнийг ялах чадвартай дагалагч байна. Өвчнийг ялах чадвартай. Эрүүл гэдгийн эсрэг нь юу вэ? Эрүүл бус буюу өвчтэй гэсэн үг. Тэгвэл эрүүл байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Өвчнгүй байна гэсэн үг. Эсвэл өвчнийг ялах чадвартай байна гэсэн үг. Эрүүл байна гэдэг. Тэгвэл сүнслэг утгаараа өвчин бол юу вэ? Сүнслэг амьдралд маань өвчин юу вэ? Гим нүгэл. Гим нүгэл бол бидний сүнслэг амьдралын өвчин байна. За бид нар бүгдээр сүрээ гэдэг өвчнийг мэднэ. Сүрээ гэдэг өвчин энэ дэлхийн бараг тал хувьд нь тарцсан байдаг. Харин тэр өвчний
халдварыг авцсан гэдэг нь заавал тэр өвчнөр өвчлөөд тэр хүнийг дарангуйлж байна гэсэн үг биш. Харин тэр сүрье гэдэг өвчин хизээ нөгөө хүнийг дарангуулад ил болоод нөгөө хүнийг эзэгэндэг вэ гэвэл тэр хүний биеийн эсэргүүцэл сулрах буюу дархлаа унахад, дархлаа муудахад сүрье өвчин нөгөө хүнийгээ дарж явдаг. Тэгээд арга хэмжээ авахгүй бол яах вэ? Үхэл түргэнэ. Яг тэрнтэй адилхан сүнслэг утгаараа бидний амьдралд сүрьегийн халдвар бий юу? Байгаа юу? Байгаа. Та сүрьегийн халдваргүй буюу гим нүглийн үр үндэсгүй болно гэдэг цаг хугацаа энэ дэлхий дээр байхгүй. Бид нар гимт нүгэлтэй чанартай төрсөн тэр чанар биднэртэй хэвээрээ байгаа. Гэхдээ тэр чанар таныг заавал дарамгуулах ёстой гэсэн үг үү? Үгүй. Христийн цус биднийг угаасан учраас, Христийн цус бидний тэр нүглийн төлөх ёстой төлөөсийг төлсөн учраас бид нар тэр нүглийн боолчлол дор байх албагүй болж байгаа. Харин чөлөөтэй болж байна. Гэхдээ тэр нүглийн үр суулгаастай хിവэрэл байгаа. Тэр үр хизээч цэцэг дэлбэгээ гаргахад, үрээ тарихад нөгөө муу жимсээ гаргахтаа хизээч бэлэн байгаа. Харин тэрийг үргэлж бид нар тасдаж, тайрч, дарж тэр муу үрийн муу жимсийг дарангуулж явах ёстой. Яг биеийн эсэргүүцлээрээ бид нар сүрьегийн тэр халдварыг биеийн эсэргүүцлээ сайн байлгаж, дарж, дарангуулж явах ёстой адил бид нар гим нүглийн үр үндсийн тэр муу жимсийг бид нар байн тасалж, тэрийг дээрээс нь дарж явах ёстой. Тэгвэл бид нар Есүс Христийн тусламжтайгаар нөгөө Есүс Христтэй ойр дотно харилцаагаараа бид нар тэр нүглийн муу жимсийг бид нар дарж дархлаагаа үргэлж сайн байлгах боломжтой. Биеийн эсэргүүцлээ улам илүү сайн болгох боломжтой. Бурхантай харилцаагаа бид нар ойр байлгаснараа эрүүл байх боломжтой. Өвчнийг нэг ёсондоо ялах чадвартай байж чадна гэсэн үг. Тэр муу сүнслэг муу өвчнийг, ёрын муу өвчнийг бид нар ялах чадвартай байж чадна гэсэн үг. Яаж вэ? Есүс Христтэй ойр дотно харилцаагаараа Бурхны үгэнд амьдралаа суйрлуулж, Бурхны үгийг хэрэгжүүлснээрээ бид нар тэр өвчнийг ялах чадвартай байж болно. Дахиад хэлье. Бид нар өвчин тусахгүй гэсэн үг биш. Бид нар гим нүглээс бүрэн ангид болно гэсэн үг биш энэ амьдралдаа. Харин өвчин эхлэнгүүд бид нар шинж тэмдгээс нь бид нар за энэ өвчин эхэлж шүү. Им уугээд Есүс Христтэй ойр дотно харилцаагаараа Бурхны үгийг хэрэгжүүлснээрээ бид нар өвчнийг ялж болно. Ялах ёстой бид нар бас. Яагаад гэвэл тэр хүч нь биднэрт биш, харин Христийн цуснд байгаа. Христийн цус тэр боломжийг биднэрт өгдөг учраас Есүс Христээр дамжуулан бид нар өвчнийг ялах чадвартай эрүүл дагалдагч байж болно. Амен. Үнэхээр ийм боломжийг өгсөн Есүс Христэд талархъя. Үнэхээр Бурхан биднэрт энэ боломжийг өгж байгаа. Бид нар өөрсдөөс маань биш. Бидний хүч, бидний ухаан, бидний мэдлэг, чадвар биш. Харин Есүсийн цус. Дөрөвдүгээрт нь эрүүл дагалдагчийн дөрөвдөг шин чанар гэвэл үр жимстэй байдал. Эрүүл дагалдагчийн дөрөвдөг шин чанар үр жимстэй байдал. Эхнийх нь юу вэ? Есүс Христтэй гүн гүнзгий ойр дотно харилцаа бол эрүүл дагалдагчийн хамгийн үндсэн шин чанар. Хоёрдугаарт нь юу вэ? Бурхны үгэнд амьдрал нь суйрлагдсан байх нь эрүүл дагалдагчийн хоёр дахь шин чанар. Гурав дахь нь юу вэ? Өвчнийг ялах чадвартай байх нь эрүүл дагалдагчийн шин чанар. Тэгвэл эрүүл дагалдагчийн дөрөвдөг шин чанар нь үр жимстэй байдал. Буцаад цөмөрөө Матай 7 дээр очие. Матай 7. Матай 7
15 дугаар ишлэлээс. Хоньны арьс нөмөр нь та нарын дээр ирэх хуурамч иш үзүүлэгчдээс болгоомжлогтон. Дотроо харин тэд хомхой чоннууд юм аа. Та нар тэднийг үр жимсээр нь танина. Өргөст бутнаас усан үзэм, халгаанаас инжир хураадаг гэж юу? Үүнчлэн сайн мод бүр сайн жимс гаргадаг бол муу мод муу жимс гаргадаг аа. Сайн мод муу жимс эс гаргана. Муу модч сайн жимс эс гаргана. Сайн жимс гаргадаггүй альва модыг огтолж галд хайдаг. Тэгэхээр та нар тэднийг үр жимсээр нь таньнаа. Эрүүл дагалдагч эрүүл жимс гаргана. Хортой жимс гаргахгүй. Эрүүл модноос эрүүл жимс гарна. Сайн модноос сайн жимс гарна. Зөв модноос зөв жимс гарна. Яг үнтэй адилхан эрүүл дагалдагчийн амьдралаас үр жимс гарна. Аливаа мод ургамал амьд байгаагийн шинж тэмдэг юу вэ? За, үр жимстэй байна. Өөр юу ах вэ? Ногоон байна, яг зөв. Өөр шаардсан байвал энийг бид нар амьд байна гэж хэлж чадахгүй, тий? Амьд юм ногоон байдаг. Өнгөтэй байдаг гэсэн. Өөр амьд организм, амьд ургамал бутны өөр ямар шинж тэмдэг байна? За, уян хатан байдаг байна. Хатцсан хугардаг, амархан хугардаг биш, харин уян хатан зөөлөн өөр ургадаг, нэгсэндээ өсдөг, тий? Тэр хэмжээндээ л байгаад байдаггүй. Өсөн, томорно, цэцэглэн, дэлбэлэн том болно. Энэ бол амьд ургамлын шин чанар. Хэрвээ өсөхгүй ингээд давжаал байгаад байвал яах вэ? Нэг бол өвчтэй, нэг бол үхэж байгаагийн тэмдэг ба. Харин амьд организм гэдэг бол эрүүлэл бол ургаж явах ёстой. Эрүүлэл бол ногоон байх ёстой. Эрүүлэл байгаа бол уян хатан дотроо шим тижэл тэнд шүүс тэнд дотроо байж байгаа гэсэн үг. Тэгвэл яг үнтэй адилхан эрүүл дагалдагч хүнээс үр жимс гарах ёстой. Хэрвээ эрүүлэл мөн болвол та тэрийг нэг хүчээрээ гаргаад байгаа биш. Та өөрөө эрүүл учраас таны сүнс сэтгэл санаа эрүүл байгаа учраас аяанда тэндээс үр жимс гарна. Аяанда та бусдад нөлөөлөх болно. Бусдад аяанда таныг хүмүүс хараад энэ ямар эрүүл мод вэ гэж таныг хэлнэ. Энэ ямар гоё үнэртэй мод вэ? Энэ ямар гоё ногоо юм бэ? Энэ ямар том болж байна? Яасан хурдан том болж байна гэж хэлнэ. Яг үнтэй адилхан өөрчлөлт шинжилэлт та бидний амьдралд явагдах ёстой. Тэгээ сая би яг тэр эрүүл модны нэг шан чанар зөөлөн гэж хэллээ, тий? Уян зөөлөн. Бид нар түрүүний тэр өвчнийг ялах та бас холбоотой нэг зүйл маань юу вэ гэвэл бид нар нөгөө сүнслэг дархлаа гэж ярьсан, тий? Өөрийгөө сүнслэг байдлаар эрүүл байлгах тухай. Тэгвэл сүнслэг утгаараа хүн дархлаагаа сайжруулах нь юутай адилхан бэ гэвэл өөрийгөө уян зөөлөн байлгана л гэсэн үг. Бурхны өмнө өөрийгөө уян зөөлөн байлгана гэсэн үг. Бурхны өмнө өөрийгөө даруухан байлгана гэсэн үг. Бурхны өмнө өөрийгөө зөөлөн зүрхтэй байлгана гэсэн үг. Бурхны өмнө өөрийгөө Бурхны үгийг дагахад бэлэн, эзэн минь ээ би хийхэд бэлэн гэж та өөрийнхөө байр суурийг өөрчлөөд гимшихэд бэлэн байна гэсэн. Харин та өөрийнхөө сүнслэг дархлааг яаж муутгадаг вэ гэвэл зүрхээ хатуу болгох юм бол, үл уучлах сэтгэл агуулж явах юм бол, гомдлоор дүүрэн байвал, таны зүрх хорслоор бас дүүрэн байгаа бол, өөрийгөө бардамлаар дүүргэж байгаа бол, бас өөрийгөө өмөөрөх хандлагатай байгаа бол та өөрийгөө зүрхээ хатууруулж сүнслэг дархлаагаа та унгааж байгаа гэсэн үг. Хүн бид нар тэгж боддог. Би бусдын өмнө
хатуу чанга одоо би өөрийгөө өмгөөлсөн, би өөрийнхөө байр суурийг хадгалсан байх юм бол би өөрийнхөө хэн болохыг харуулна гэж боддог. Гэтэл харин итгэлийн амьдрал дээр энэ эсэргээрээ байдаг. Ялангуяа Бурхны өмнө. Бурхны өмнө бид нар өөрийгөө хатууруулад, бардамнаад, өөрийгөө өмөөрөөд, гомдлоод, хорсоод, уурлаад байх тусам бид нар Бурхны өмнө хатуурж байгаа гэсэн үг. Бурхны өмнө улам тэр уян байдлаа бид нар алдж байгаа гэсэн үг. Тийм учраас та бид нар үнэхээр сүнслэг дархлаагаа үргэлж харин сайн байлгая гэвэл Бурхны өмнө үргэлж бүр уян хатан зөөлөн болох хэрэгтэй гэсэн үг. Өөрийгөө хатууруулах тусам та сүнслэг дархлаагаа та унгааж байгаа. Харин Бурхны өмнө өвчнийг ялах чадвартай байя гэвэл та эсрэгээрээ гимшгэд бэлэн байх хэрэгтэй. Та хэрвээ буруу юм хийсэн бол Бурхан минь ээ, та намайг уучлаарай гэж Бурханаас уучлах байхдаа бэлэн түргэн байх хэрэгтэй гэсэн үг. Хэрвээ Бурханы өмнө өөрийгөө өмөөрөөл, бусдын өмнө өөрийгөө өмөөрөөл, би буруугүй, тэр хүн буруутай. Эсвэл Бурханы л ажил, би надад хамаагүй, Бурхан л хийсэн ажил гэж Бурханыг буруутгаж, эсвэл бусдыг буруутгах хандлагатай байгаа бол та зүрхээ хатууруулж, сүнслэг дархлаагаа та унгааж байгаа гэсэн үг. Тэр тусмаа та өвчнөд баригдана гэсэн үг. Нүглийн өвчнөд өөрийгөө нээж өгж байгаа гэсэн үг. Тэгвэл гимшигтэй хурдан, ухаарахтай түргэн, даруу бас уучлал гуйхтай хурдан байх хэрэгтэй гэсэн. Тэгхийн бол бид нар сүнслэг дархлаагаа үргэлж өндөр байлгана гэсэн. Бурхны өмнө бид нар дуулууртай уян зөөлөн байна гэсэн. Бид нар Бурхны өмнө эрүүл дагалдагч байна гэсэн. Өөрийнхөө зүрхийг хатууруулах тусам бид нар дархлаагаа унгааж улам эрүүл бус өвчтөй дагалдагч болж байгаа гэдгээ байнга сандах хэрэгтэй. За дүгнээд хэлэхэд эрүүл дагалдагчийн эхний шин чанар юу вэ? Есүстэй ойр дотно гүн гүнзгий харилцаатай байх нь таныг хамгийн эрүүл байлгана. Хоёрдугаарт нь юу вэ? Бурхны үгэнд таны амьдрал суйрлагдсан, та Бурхны үгийг хэрэгжүүлдэг байх ёстой. Зүгээр сонсдог биш, зүгээр мэддэг биш. Харин түүнийг хэрэгжүүлдэг нь, үйлддэг нь таныг мэргэн болгоно. Гуравдугаарх нь юу вэ? Өвчтнийг ялах чадвартай хүн бол эрүүл дагалдагч. Өвчин гэдгээр юу хэлж байгаа вэ? Гэм нүгэл. Тэгвэл өвчнийг ялахын тулд таны сүнслэг дархлаа ямар байх ёстой? Сайн байх ёстой. Таны сүнслэг дархлаа сайн байна гэдэг нь та яана гэсэн үг. Уян зөөлөн. Та гимшигтэй түргэн, уучлал гуйхтай хурдан, гимшигтэй түргэн бай. Битгий өөрийгөө хатууруул, битгий өөртөө гомдол, хорсол, уур хилэн тэ. Битгий зүрхээ хатууруул. Битгий өөрийгөө бардамлаар дүүрэг. Битгий өөрийгөө өмөр. Тэгвэл та сүнслэг дархлаагаа сайн байлгана гэсэн. Харин та өөрийгөө хатууруулах тусам та сүнслэг дархлаагаа унгааж өвчнийг намайг ноёрхоод аваарай, эзлээд аваарай гэж урьж байгаатай адилхан гэсэн үг. Хатуу зүрхэл хүнийг хатууруулж байгаа. Дөрөвдүгээрх нь юу вэ? Эрүүл дагалдагчийн үр жимс. Эрүүл дагалдагчаас эрүүл жимс гарнаа. Тэндээс муухай жимс гарахгүй, гоё, амттай, үнэртэй, сайхан жимс гарна. Та тэгвэл сайн модтой холбогдсон учраас, жинхэнэ усан үзмийн жинхэнэ модтой та холбогдсон учраас танаас жинхэнэ усан үзм гарах боломжтой. Та биднээс. Та сайн мөчр байгаад сайн модтой холбогдоод сайн жимс гаргаарай. Тэгээ бүгдээрээ тэгэх юм бол үнэхээр эрүүл дагалдагч байж чадна. Та бодоод үз. Бид одоо энд хідүүлээ сууж байна. За 30-40 лээ гэж бодъё. Энэ 30-40 хүний амьдрал эрүүл болчлоо гэж бодъё. Тэгвэл энэ хүмүүсийн цаана холбоотой гэр бүл, ах дүүс тэнд ямар нөлөө гарах вэ? Манай чуулганы хувьд ямар нөлөө гарах вэ?
бид ирүүлжээд ирлээ гэхээ. Бурхантай харилцаанд, бие биентэй харилцаанд, гэр бүл дотроо бие биентэйгээ, итгэлийн ах дүүстэйгээ, бусад хүмүүстэй эрүүл харилцаатай болоод ирлээ. Тэгвэл тэнд жинхэнэ эрүүл чуулган гарч иж байгаа. Тэндээс цаашлаад нийгэм маань бидний байгаа хүрээнд эрүүлжнэ гэсэн үг. Бид нар эрүүл нийгмийг үүнээс өөр аргаар олох боломжгүй уучлаарай. Хүний ёс суртахууныг бид нар сайжруулах гад эрүүл нийгэм үнэндээ бий болохгүй. Яагад гэвэл хүн бид нар төрөлхийн сүнслэг өвчтэй. Тэр өвчний үр хүн болгонд байдаг учраас, тэр үр байнга ажиллаа хийж яадаг учраас, байнга муу жимсээ гаргаж яадаг учраас, тэр муу жимсийг, муу үрийг дарах жорн хэрвээ байхгүй бол байнга л тэрнийхээ үр дагавраар явна. Тийм учраас бид нар бурхангүйгээр эрүүл нийгмийг хүлээгээд гордоод олохгүй уучлаарай. Зөвхөн Есүс Христтэй амьд харилцаатай, бүр эрүүл харилцаатай, ойр дотно харилцаатай хүмүүсээс, ам бүлээс, чуулганаас эрүүл нийгэм бий болно. Тэгээ би таныг үнэхээр яг одоо өөртөө шийдвэр гаргаасаа гэж хүсэж байна. Бурхан минь ээ, би таны өмнө таны эрүүл дагалдагч баймаар байна. Зүгээр нэг дагалдагч биш. Харин эрүүл, сүн сэтгэлээрээ эрүүл, тантай ойр дотно харилцаатай, таны үгээр амьдрдаг, бас сүнслэг өвчнийг ялах чадвартай, эрүүл үржимстэй дагалдагч баймаар байна гэж би таныг шийдвэр гаргаасаа гэж хүсэж байна. Тэгээд энэ замаар алхаасаа гэж хүсэж байна. Тэгхийн бол эзний хүүхдүүд эрүүл байх юм бол эзний чуулган эрүүл байна. Эзний чуулган эрүүл байх юм бол эрүүл нийгмийг бий болоход бид нар хувь нэмрээ оруулна гэсэн үг. За бүгдээрээ босъё. Халелуя. Эзэн бурхан минь, тань бид нар баярлалаа. Та биднийг эрүүл байлгахыг хүсдэг боломж тэр сайн суулгагдсан учраас та бидэнд энэ бүх боломжийг нээж өгсөн. Та өөрийнхөө ариун цусаараа бидний нүглийг угааж, та биднийг нүглийг цэвэрлэн уучилж, та биднэрт харин тэр өвчнийг, сүнслэг өвчнийг ялгах чадвартай байлгаж өгсөн. Баярлалаа эзэн минь ээ. Тэгэд үнэхээр биднийг та эрүүл дагалдагч байлгаж өгөөч гэж гуйж байна эзэн минь. Та биднийг эрүүл болгооч. Та биднийг таны үгийн дагуу амьдрдаг, таны үгийг хэрэгжүүлдэг, үйлддэг байлгаж өгөөч. Сонсоод өнгөрдөг мунхаг биш, харин сонсоод хэрэгжүүлдэг, ухаадаг, эрүүл дагалдагчд байлгаач гэж гуйж байна эзэн минь. Тэгээ та эзэн минь үнэхээр таны нэрийг алдаршуулах, таны нэрийг өргөх үр жимсийг бидний амьдралаас гаргаж өгөөч. Та биднийг эрүүл байлгаач гэж гуй эзэн минь Есүс. Бидний амьдралыг, сэтгэл зүрхийг та эрүүл байлгаач эзэн минь. Бидний сүнслэг дархлааг та сайн байлгаж өгөөрэй эзэн минь. Таны өмнө уян хатан зөөлөн даруу байлгаж өгөөрэй. Бидний зүрхийг та зөөллөөрэй. Хорсол уур хилэн гомдол шархнаас та чөлөөлж өгөөч гэж гуйж байна эзэн минь Есүс. Халелуя. Есүс. Халелуя. Тэгээ би хүн болгоно яг дор дороо яг эзний өмнө өөртөө шийдвэр гаргаасаа гэж хүсэж байна. Эзний өмнө эзэн минь би үнэхээр таны эрүүл дагалдагч баймаар байна гэдэг чин сэтгэлийн залбирлыг та хийгээч яг одоо. Тэгээ би та бүхнийг юм хэлье. Өвчтөе хүмүүс Есүс хэлэхдээ би эрүүл хүмүүс дээр ирээгүй, харин өвчтөе хүмүүс дээр ирсэн гэж хэлдэг. Өвчтөе хүмүүс би өвчтөе, надад туслаач ээ.
надад намайг ангааж өгөөч гэж хүлээн зөвшөөрч Есүсээр ирж байгаа хүмүүсийг хэлж байгаа. Тэгвэл бид нар бүгдээрээ өвчтөе хүмүүс, харин Есүс бидний ангаагч, Есүс бидний эмч байгаа. Тэгвэл бүгдээрээ эмч Есүс рүү очие. Тэгээд бид нар одоо өвчтөе хүмүүс эрүүл байх эмчилгээгээ заалгаж авсан тий. Бид нар бүгдээрээ эмчилгээгээ заалгасан шүү. Эмчилгээгээ заалгачаад эмчилгээнийхээ дагуу арга хэмжээ авахгүй байгаа хүн хэн бэ? Тэр бол мунхаг хүн гэсэн. Өвчтөөгөө мэдээд эмчтэр очичоод эмчилгээгээ заалгачаад эм тариагаа хийлэхгүй явж байгаа хүн бол мунхаг хүн болно. Тэгвэл яг өнөөдөр бид нар өвчтөе гэдгээ мэдж байгаа. Тэгээд өвчнийхөө эмчилгээгээ заалгачлаа. Тэгвэл одоо яах ёстой вэ? Эмчилгээгээ хийлгэх хэрэгтэй. Амен. Эмчилгээгээ хийлгэцгээе. Эмчилгээгээ битгий мартаарай. Эрүүл байх аргаа бид нар мэдсэн. Эрүүл байх аргаа сурсан. Тэгвэл яг тэр сургаал зөвлөлөөр гардаг мунхаг нэгэн шиг эрүүл байх аргаа заалгачаад арга хэмжээ авахгүй байгаа хүнтэй адил биш. Эрүүл байх аргаа заалгаад жороо бичүүлж авчаад тэгвэл одоо эмчилгээгээ хийцгээе. Амен. Амен.